Сэмэцгано бүгдээрэнд нэнхүү бичлэг үзэж байгаа өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр энэ удаагийн бичлэг маань ревю бичлэг байгаа. Ревю бичлэгний маань бүтээгдэхүүн энэхүү Bubble Get Branding Америкт үйлдвэрлэгдсэн ийм бүтээгдэхүүнийг би туршиж үзээд сетээр нь хэрэглээд тэгээд та бүхэнтэй ямар байсан талаар хуваалцах гэж байна. Яагаад би энэ Америк бүтээгдэхүүнийг сонгосон бэ гэхээр ерөнхийдөө Солонгос бүтээгдэхүүнээс ямар байх нь уу, илүү байх нь уу, эсвэл арай жоохон тиймэрхүү байх нь уу гэж бодоод энэ брендийг сонгосон байгаа. За тэгээ хамгийн ихэнд танилцуулах нь болохоор энэхүү гээлэн угаагч байгаа. За хэмжээний хувьд бол энэ маань нэлээд их байгаад исэн. Ерөнхийдөө эмзэг арьсанд ч харшил өгөхгүйгээр нэлээд сайн цэвэрлдэм байлээ. За тэгээ би болохоор энийг оройдоо дандаа хэрэгжилж байсан. Өглөө болохоор мэдээж угаагчаар би ерөөсөө угаадаггүй. Ямар нэг асуудалгүй маш сайн цэвэрлдэг ийм угаагч байгаа. Хэрэглэж дуусахад бол миний хувьд асуудалгүй гэж бодсон. За дараагийнх нь болохоор эдний мист байна. За энэ мистийг болохоор би тонерны оронд шууд засаж хэрэглэх маягаар хэрэглэе гэж бодож авсан. За тэгээд энэ брендийн яг энэ мист нь бол надад нэг таалагдаагүй. Нэгдүгээр болохоор нэлээд жоохон хурц үнэртэй. Яг уу зарим хүмүүсийн хувьд нэг хурц санагдахгүй байх. Надад болохоор нэг жоохон тийм эвгүй гэмээр үнэртэй жоохон онцгүй санагдсан. За тэгээд цацалтын хувьд ч гэсэн энэ маань тийм айгу сайн байгаагүй. Тэгээд рефил хийж болохоор юм бэлээ. Энийг нь аван гутаа оронд нь өөр бүтээгдэхүүн хийгээд ингээ хэрэгжилчих бас болохоор ийм мист байсан. Магадгүй өөр мист нь үнэр өнтөргүй байдаг бол тэрийг хэрэглүүл айгу зүгээр юм бэлээ. Хэмжээний хувьд 55 мг байсан болохоор энэ удахгүй ингээд дуусах гэж байгаа. Ямар ч байсан хэрэгжилж дуусахад асуудалгүй. Гэхдээ дараа дахиж авахар тийм бүтээгдэхүүн бол мист нь биш байсан. За тэгээд дараагийн нэг чухал бүтээгдэхүүн нь 30 мг-тай Water Slide гэсэн нэртэй ийм серум байгаа. За энэ серум бол бүр үнэхээр сайн байсан. Өөр Солонгос брендийн яг ижил ийм орц найрлагатай серумнуудээс бараг л дутхааргүй бүр айгүй сайн байсан. За энэ бүтээгдэхүүнтэй яалтчгүй цуг явах бүтээгдэхүүн бол энэхүү тос нь байгаад байгаа. За Cream Moisturizer гэсэн байгаа байхгүй юу. Тэгээ энэ moisturizer болохоор дотроо тийм дөрөв төрөлтэй юм билэ. Гээлэн гээсээ эхлээд бүр тосон хүртлээ ингээд арьс болгоны шинж чанарт нь зориулсан тийм өөр байгаа. Минийх болохоор яг гээлнийх нь арай жоохон дээр байсан. 2 дахь номерийнх нь тийм бүтээгдэхүүнийг сонгосон чинь миний арьсанд бүр үнэхээр сайн тохирсон. Тэгээд энэ бүтээгдэхүүнийг би яагаад нэг айгүй тийм дайжгүй ерөн солонгос бүтээгдэхүүнүүдтэй өрсөлдөхүйс айгүй сайн байгаад исэн гэж ботсон бэ гэхээр за яг энэ бүтээгдэхүүнийг хэрэгжилж агаад би гоо сайханд очсон байхгүй юу. Тэгээ гоо сайханд очоод ингээд нөгөө массажист эмэгтэйгээсээ би өөр нь орох болгонд дандаа асуудаг. Миний арьс хэр хуурай байна. Ер нь ингээ хэр тэжээлдэг ч юм уу урдныхаасаа ямар байна гэдээ дандаа асуудаг байхгүй юу. Тэгсэн чи яг энэ цувралыг ингээд хэрэглэсний дараа би очиод асуусан чинь таны арьс бүр айгүй тийм сайн чек авцсан байна. Урд нь ингээ хуурай байгаад байдаг байснаас бүр хавьгүй сайжирсан байна гэж хэлсэн болохоор энэ бүтээгдэхүүн надад бүр үнэхээр таалагдсан. Ялангуяа энэ бүтээгдэхүүний хамгийн гой санагдсан гэх юм бол энэ хоёр байгаад байгаа. За энэ хоёрыг бол ингээ ерөөсөө орлуулчихгүй эхлээ серум өдрөгчөө дараад нь энэ тосоо төрхөөд би бол өглөө орой дандаа энэ хоёрыг ингээд хэрэгжилж исэн. Угаагчийг нь бол зөвхөн орой. За ингээ мистийг нь бол бүр өдөр болгон хэрэгэлсэн. За тэгээд энэ бүтээгдэхүүнийг нийтэд нь авч үзэх юм бол би 10-аас 9 гэсэн оноог өгөхөөр маш сайн бүтээгдэхүүн байсан. Тэгээ энэ болохоор Amazon дээр зарагдсан билээ. За тэгээ өөр бас Target энэ дээр бас байж иж магадгүй. Тэгээ энэ брендийн үйлчлүүлэгчид бүр Америк даяар бүр айгүй их юм билээ. Ялангуяа тийнейжрүүд бол энэ брендийг түлхүү сонгох юм билээ. Яагаад гэхээр үнийн хувьд айгүй боломжийн мөртлөө үйлчлэгээ айгүй сайтай гэсэн тийм ревьютэй байд юм билээ. Тэгэхээр ямар ч байсан энэ бүтээгдэхүүн бол надад нэлээд таалагдсан. Мистнес бусд нь айгүй гоё байлаа. За тэгээд өөр бас эднийх нөгөө sunscreen энэ төр гарцсан байсан. Тэгээ намайг худалдаж авах гэж явах үеэр нарны цэс нь дууссан байсан болоод би нарны цэсийг нь авч чадаагүй. Сүүлд бас яг энэ мистнийх нь өөр юм цэнхэр өнгөнд гарцсан байлээ. Тэр нь үнэргүй юм шиг надад санагдсан. Тийм гиалуроны хүчил илүү тийм чек өгөх тийм мист юм шиг харагдчихсэн. За тэгээд ямар ч байсан энэ брендийн хувьд миний бодол ийм байлаа. Та бүхний дундаас энэ бүтээгдэхүүнийг хэрэглэж үзчихсэн хүн байгаа бол комент хэсэгт сэтгэлдээ оруулаарай. Ерөнхийдөө бол арьс нь ингээд эмзэгшсэн тэгээ айгүй их хуурайшсан байгаа хүмүүс байх юм бол би энэ тосыг бол шууд зөвлөнө. Энэ тосыг бол ямар ч асуудалгүй серумтай хамт хэрэглээд дуусгах гэж ботсон байгаа. Арьсанд ч ингээд тэжээл дутагдаад юу ч хэрэглэсэн нэг л болчихгүй байгаа бол энийг хэрэглэж үзээрэй гэж би зөвлөмөр байна. Энэ бүх бүтээгдэхүүний линкийг би доор ямар ч гэсэн description хэсэгт бүгдээр ингээд оруулчихъя. Нийтдээ энэ бүтээгдэхүүн за тээвэртэйгээ нийлээд нэг 250 билүү 260 мянган төгрөг болж исэн. За тэгэхээр ер нь бол ингээд skincare бүтээгдэхүүнүүдийн дунд энэ маань бол дундаж үнэтэй
маркетингээ гэж явхаар нэлээд одоо боломжийн хүн болгон шохоо аваад хэрэгжилчих боломжтой санагдсан ийм бүтээгдэхүүн байгаа. За тэгээ ямар ч байсан Bubble гэдэг брендийн бүтээгдэхүүний ревю маань ийм байлаа. Энэ брендийн бүтээгдэхүүнийг дуусгаад би дараагийнхаа брэнд рүү бас орчихсон байгаа. Яг ийм маягаар сард би хамгийн багадаа 1 за эсвэл 2 дугаар заавал одоо ингэж оруулна гэж бодсон. Ингээд хэдүүлээ дараагийн дугаараар эргээд уулзъя.